Дуйлам чинь биш, нөгөө охин нь хөөрхөн байсан, нөгөө охин нь чамд тань болох байсан гэж байгаа шиг. Яаж мэдээд байгаа? Яаж мэдээд байгаа юм бэ? Hi YouTube. Hi YouTube. Шинэ бичлэгтэй тавтай морил энэ удаагийн бичлэг болохоор жинхэнэ утгаараа хов. За, бичлэг эхлэхээс өмнө хэлье. Яг энэ бол хүний амьдралд аягүй оролцож байгаа. Жохон мухагаар хэлэх юм бол яг хоёр хүний хоорондын харилцаанд шууд утгаараа оролцож байгаа. Тэр ингэн аягүй буруу л ахал та. Гэтэ зүгээр яг хуу миний насны үеийн хүүхдүүд тэгээ дээрэс нь ингээд сошиал дээр бүгд тэг аягүй олон хүмүүс энэ талаар ярилцаад байгаа. Тэгээ миний фэйсбүүк дээр бүр байнга гарч ирээд байгаа болохоор энэ сэдвээр ярилцъя гэж бодсон байгаа. Насны хувьд надаас нэг амар зөрүүтэй биш. Би 30 эдтэй 40 эдтэй хүмүүсийн харилцааг яриаггүй. Яг миний насны 20 эдтэй им залуусын дунд болж байгаа ийм асуудал учраас би ч гэсэн ийм асуудал дээр ер нь бол яаж хандах байсан бол ер нь миний үзэл бодол юу вэ гэдэг талаас жоохон ярэ гэж бодсон шүү. За. Тэгээ магадгүй яг энэ сэдвт одоо яригадаад байгаа хүмүүс үзэж явах юм бол гэтээ үзэхгүй л ахaltaа угаасаа. Үзээд эвгүй сэтгэл төрлөө энэ бичлэгээ устгаа гэх юм бол окей би 100% хүлээн зөвшөөрнө, шууд устгана. Надад ингээ ярих хоёр сэдв байгаа байхгүй юу? Нэг нь болохоор хотын бүсгүй хөдөө гэд нэвтрүүлэг реалити шоу байгаа штэ. За тэр нэвтрүүлэгт оролцсон хоёр хүний талаар нөгөөх нь болохоор Хацар Family гэд YouTube сувагтай ийм хос байдаг байхгүй юу? Тэр хоёр хос маань салсан. Гэтэ яагаад ингэж зүгээр л хосууд салж байхад энэ бүр амар сэвэгдээд байна гэдэг талаар бүгнээрээ ярьцгаанаа. За эхнийх нь Нандин цэцэг гэдэг охин болохоор Эрдмэ оргил гээд налаахын сургуулийн охин баггүй юу? Би Эрдмэ оргилыг төгссөн. Тэгж яхад Нандин цэцэг болохоор яг манай доотлолын ямартайч манадаас дүү ийм хөрх охин байжсэн байхгүй юу? Тэгээ бид нар урлагийн үзлэг таардаг. Тэг ер нь бол ингээд ер нь мэндийн зөрүүтэй өнгөрдөг байсан юм. Сайн байна аа, сайн уу мэдүү гэд ер нь ингээд явж идэг. Тэрнээс нэг амар бол тотонд биш. Би нэг огт бол танихгүй биш. Facebook дээр ингээд найзууд тэгээ ер нь ингээд сургууль дээр байхдаа мэдлээд ингээд өнгөртөө нэг тиймэрхүү харилцаатай. Гэхдээ зүгээр яг хуу ингээд багш нараасаа сонсоход ч байсан ер нь ингээд хүүхдүүдээс сонсож байхад ер нь ч миний харж байгаагаар Нандаа бол айгүй даруу охин гэж хэлнэ. Нэгдүгээрт, хоёрдугаар яг хуу би айгүй дотн сайн биш учраас мэдхгүй ээж магадгүй л дээ. Дотн найзуудтайгаа яаж харцдгийг мэдхгүй. Гэтэ намайг харахад бол айгүй төлөвшөлтэй, даруу. Тэгээ өөрийнхөө хэлийг гэснээр шууд хэлцдэг. Тэгээ мэтгэлзээ энтрээр бас нэлээд хичээлдэг охин байсан санагдаж байна. Тэгээ налах дүүргийн шилдэг манлайлагч сурагч энтер бас болж исэн байхгүй юу? Би тэрийг олснаад байгаа. Тэгээд тийм болохоор яг реалити шоу нь гарч дуусаад би Нандаа орсон биш гэж дотроо бодоод өнгөрч исэн байхгүй юу? Тэгээ нөгөө хамт оролцож байгаа партнер нь болохоор ган хүрэл гэд залуу байсан. Бүр ингээл хүн болгон айгүй ам сайтай байсан байхгүй юу? Тасдаж авсан бичлэгнүүд өгдөө штэ. Тэр бичлэгний доор бүр ингээ хүн болгон айгүй ам сайтай. Тэгэд би яг бодохдоо яагаад реалити шоунд оролцож байгаа хоёр хүний амьдралыг нь холбох гээд байгаа юм бол гэж дотор бодож байсан заяа. Энэ яг ингээд хүмүүст айгүй үзүү штэ. Гоё шоу байгаад байгаа байхгүй юу? Гэтэл яг эн чинь амьдрал дээр боломжтой юм гэхээр бас боломжгүй бол биш. Гэхдээ боломжтой хувилбар нь одоо боломжтой тэр хувь нь арай бага байгаад байгаа байхгүй юу? Бодлоо. Ган хүрэл гэдэг залуугийн хувьд болохоор хөдөө өссөн ингээд зорилго нь ер нь бүх төлөвлөгөө нь хөдөө байгаад байгаа. Гэтэл нөө Нандагийн хувьд болохоор хотод ингээд сургууль нь байдаг, сургуулаа төгссөн, за бүр хуулийн чиглэлээр төгссөн. Тэгээд хотод одоо ингээд ажиллаа хийгээд карьер эхлүүлнэ гэж байна. За окей. Нандаа ингээ хөдөө очлоо гэж бодъё. Болох ахaltaа ган хүрэл эсвэл ингээд хотод ирлээ гэж үгүй бас болох ах. Гэхдээ хин нь яг тийх бодолтой байсан уу үгүй юу гэдэг нь мэддэхгүй байгаа байхгүй юу. Тэгээ өөрсдөө ч гэсэн ярилцлагаараа ярьжсэн штэ тий. Яг одоо хин нь яах их ингээ мэдхгүй байгаа хоорондоо тэгээд ярилцсанаа гэд ингээ ярьжсэн. Гэсэн чи гинтгэн алтарт скриншотууд гарч ирсэн. Найзынхны скриншотууд.
Нандаа ингээд хичнээн шаналж байгаа, ямар хэцүү байгаа гэдэг талаараа ярьсан байсан. За мөн ган хүрэл өөрийг нь хуурж байгаа, ган хүрэл ингээд өөрөөр охтуудтай уулзаад байгаа гэсэн ийм яриа өрнөсөн байсан. Нөгөө талаас ган хүрэл маань бас өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн байна лээ. Нандаагаас уучлалт хүсэж байна. Бид хоёрын зорилгоондоо, бид хоёрын өссөн тойрноос орчоондоо ингээд ийм олон шалтгаанууд яриад тэгээ ер нь болохгүй бүтэхгүй гэж бид хоёр ер нь бол ирээдүггүй байсан. Тэгсэн хэдий ч гэсэн болох гэж ингээд хичээсэн. Гэтэ болсонгүй бит хоёр ингээд салсны дараа би ингээд өөр охтуудтай харьцсан гэдэг поинтыг өгсөн байсан байхгүй юу. Гэтэл Нандагийн тэр найзтайгаа мессежлсэн мессежийг харахаар ингээд бит хоёр үерхэд явж байхдаа ингээд намайг ингээд хуурсан. Ингээд зөндөө олоодаа би уучлсан. Уучлалтгүйгээ төрж ирэх болгонд нь ойлгодог байсан гэж байгаа. Facebook дээр бичсэн хүмүүсийг харах юм бол найзыг нь буруутгах байгаа, за ган хүрлийг буруутгах байгаа, Нандаг өөрийг нь буруутгах байгаа гэт ингээл хүн болгон л бурууч гэл ингээл хайгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр яг яс юм дээр ингээд анханасаа энэ реалити шоуг бүр яг жинхэнэ амьдрал гэж хүлээж аваад энэ хоёрыг бүр ингээд нэг юм нийлүүлэх гээд байгаа хүмүүсийг би бүр айгуу сайн ойлгохгүй байхгүй юу. Тэнгүүлээ тэр нэг клипэн дээр нь Нандаа ингээд ган хүрэл рүү ус цацж байгаа гэсэн үг байгаа байхгүй юу. Тэгсэн чинь л бүр хүмүүс бүр амар сонин комент бичээл заяа. Хүн лөө хар ус цацлаа. Хүн лөө хар ус цацаж болдгүй. Ир хүн лөө ус цацаж болдгүй ч чах шиг. Тэгэж ийм хүн лөө ус цацаж болд юм уу? Ямар сонин байгаас тий. Хүний сэтгэлийг өргөх гэж байгаа бол заавал нёгийг нь доош нь хийж агаад нёгийг нь өргөдөг нэг юм тэнэг зүйл байгаад байгаа байхгүй юу? Юу хотын охиноор яадгийн хөдөөний хөөрхөн охинтой өргөчөж болно ч гэж ах шиг. Нөгөө хотын охин чинь угаасаа хөдөөний энэ хүүхдээр тоглол хаяна гэжсэн чинь одоо болохлээрээ зарим хүмүүс нь та нар хартаа хотын охин ингээд шулам шиг ста нэрэ тоглоод хаяна гэж хахад танаа хөдөөгийн энэ залуучууд чинь юу ч үзээгүй, юу ч мэдэхгүй ингээд ийм ямарч буур суургүй хүн одоо ингээд хуураад явж ийн гэдэг ч байгаа байхгүй. Тэгээ энэ дээр угаасаа яг хуурсан нь буруу мэдээж эрэг хуурах бол яавч үгүй зөв гэж зөвтгөж болохгүй байхгүй юу. Гэхдээ хин нь залуу байгаа, хин нь амьдрал цохиж үзээг байгаа. Тэгээ энэ ингээд бүх зүйл амар сонин анхных байгаа штэ. Яг энэ үе дээр нь ингээд айгүй олон хүмүүс фокуслаад ингээд байгаад нь энэ хоёр бүр айгүй хүн дээр хүлээж авч ирсэн баг. Гэж реалити шоу энтрээр танилцаагүй тий зүгээр л хоорондоо танилцаал ингэсэн байсан бол энэ хоёр бинтэйгээ айгүй сайн ярилцаал дуусах байсан бахал та. Ийм амар сэтгэлийн шарах энэ төр ахгүй. Гэтэл ингээд түмэнд дэлгэгдсэн ингээ монголчууд тэр аяараа үдцсэн ийм байхад аюу хэцүү юм аха. Хэцүү байгаа байх одоогийн байдлаар бол. Тэгэд энэ хоёр ингээд ярианаас зөрөөд байгаа биз. Нэг нь ингээд үерхэж явах явцдаа олон ингээ хуурсан. Нөгөөх нь үгүй бит хоёр болцсон салцсан байх үедээ би ингээд өөр хүмүүстэй харьцсан. Тэгэхээр нэр төрт ингээ битээ халт гэж байгаа. Тэгээ хин худлаа яриад хин үнэ яриад байгааг уусаа хинч мэдэхгүй. Ер нь гэтээ баг мэддэг чал байхгүй. Мөж 20 үедээ яг энэ залуучуудыг амар бөөнөрөө офтоор орж ирж хинд нь буруу зөвийг өөх нь жоохон учир дутагдaltaй л санагдсан л та. Хоорондоо тэгэл өөрсдөө учраа олох байлгүй дээ. Амин цэцэг ган хүрэл хоёрт фокуслах биш. Зүгээр л энийг ямар аимшигтай сэвдэг ингээд хүмүүс вэ? Доор нь ингээд хүнийг тултал магтаад тултал нь ингэж газар дор ортол ингэж муулдаг ямар гэж амар нийгэм бэ гэдгийг л ингээд харж авч байна. Гэтэ та нар бодзаа юу? Тэнгисийн ирэг дээр штэ те. Тэнгисийн ирэгт оролцож байгаа ийм оролцогч нар хоорондоо ингээд хос болоод гарч хахад тэрний ардаас бүр ингэж амар хушуурдгүй үсттэй. Ингэж амар муулдаггүй үсттэй. Тэнгүүтлээ хосууд болоогүй те зүгээр ингээд яхаа би биэндээ ингээд татагдж байгаа. Окей би ингээд байж бас болохын те гэж бодож байгаа хосууд ингээд хоёр байгаа штэ. Тэр хоёр ингээд шоуны дараа ингээд би бинтэйгээ ерөөсөө матчлаагүй би бинтэйгээ үерхээгүй байсан ч гэсэндээ нэг ямар сүртэй мэрдгүй л эцтэй. Гэтэл яагаад ингээд нандин цэцэг ган хүрэл хоёр дээр бүр ингээд та хоёр ста нэрэ суувал гоё суух ёстой. Яста зөв хөөхтөө ч юм хөөхтөө ч. Тэ хайшин тэнгисийн хэрэгт оролцож байгаа хөөхтүүд буруу хөөхтүүд юм уу? Нэгдүгээрт реалити шоуг битгий бодит амьдрал гэж хараач ээ. Яг уу үнэхээр үерхэд ингээд те гоё хосолоод ингээд үерхэд явж ивэл гоё л байна. Болохгүй л тэгэл болохгүй л үз. Үерхэж чаад асуудал гарсан бол тэгэл асуудал гарсан л үз. Тэгэл жоох ингээ хайчч сурах хэрэгтэй юм шиг санагдаж байна манайхаа. Хоёрдугаарт бүр ингэж бөөнөрөө бүүлэддэг.
бөөнөрөө амар дэмждэг тэ нэг юм хин нэгэнд тааруулах гэж ингэж байх нь өөрөө жоохон бас хэцүү санагдсан. Тэгэхээр энийгээ бөөнөрөө жоохон засвал зүгээр юм уу? За тэгээ байж исэн чинь дахиад нэг сенсац гарч ирсэн. Тэр нь юу вэ гэхлээрэ Дуйлам гээд дуучин охин байдаг штэ. Дуйлам байна болохоор бас бөөн сенсац үүсгэжсэн охин. Мэдэн тэ тэр төрсөн өдрөөрөө ингэж бүжгэллээ гэл. За окей тэгэл бүжгэлчдэг юм байгаа зү болчлоо. Тэсэн чинь өөрийнхөө инстаграмдаа ингээд найз залуутаагаа хамт цагийг гоё өнгөрөөж байгаа ийм зураг бичлэгнүүдээ оруулсан. Тэгсэн чинь найз залуу нь болохоор нөгөө адтай залуудын инхүүш гээд залуу байдаг штэ. Тэр залуу байсан. Яагаад хүмүүс амар сүртэй фокуслсан бэ гэхлээрээ гол нь Хацар Family гээд YouTube сувгаар ингээд олонд ер нь бол танигдсан хөрхөн гэр бүл байдаг байсан байхгүй юу? Тэр нь болохоор инхүүш гээд энэ залуу дээрэс нь Мая гээд нэг юм балет ч хөрхөн охин. Тэгээд голоосоо хөрхөн бас охинтой. Ийм гэр бүл байсан. За тэгээд энэ хоёр маань ялвшгүй 2 жилийн өмнө салчсан байсан юм байна. Тэгээ 2 жилийн өмнө салцсан байжгаад алвшгүй харилцаа дуусны дараа инхүүш гэдэг залуу маань энэ Дуйлам гэдэг охинтой үерхсэн юм байна. Тэгж жагаад ерөнхийдөө за одоо ингээд ер нь нийтэд дийлэх гарцгаая. Өөрийнхөө ингээд хувийн сошиал хаягууд дээрээ өөртөөхөө зураг бичлэгийг оруулъя гэж шийдээд ингээд оруулсан юм байна. За тэгэл тэгсэн чинь ингээл хүмүүс баахан юм бичээл станерээ Дуйлам чинь биш нөгөө охин нь хөөхөн байсан. Нөгөө охин нь чамд тань болох байсан гэж чах шиг. Яаж мэдээд байгаа? Яаж мэдээд байгаа юм бэ? Зүгээр яаж царайг нь хараад энэ охин чамд тохирно, энэ охин чамд тохирохгүй, энэ залуу чамд тохирно, энэ залуу чамд тохирохгүй гэдгийг яаж мэдээд байгаа юм бэ? Яаж та нар яаж? Тэр хүмүүс бол өмнө нь тэр охинтой, тэр залуутай үерхчихсэн юм уу? Тийм болохоор ингэж сайн мэдээд байгаа юм уу? Эсвэл аав ээж нь юм уу? Зүгээр нэгтэй ингээл нэг юм Facebook ухажаагаал нэг хальт мэддэг хүмүүс тэрнээс ажиллаа тэрнтэй үерхчихжээ гэдэг нэг юм постны доор тэр нь биш тэр нь чамд тохирох байсан гэж чах шиг. Юу ярьцгаагаад байгаа юм бэ? Ямар Oh my god. Эндээс болохоор айгүй өөр реакшнуд гарч ирсэн заяа. За Дуйлмын хувьд болохоор эмх цэгцтэй өөрийнхөө үзэл бодлыг айгүй зөв илэрхийлсэн байгаа байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө инхүүшийн хувьд болохоор тэр бол ингээд бүр айгүй стрессцсэн байсан харагсан заяа. Бүр ингээд стресс нь бүр ингээд дээд түвшинтэй хүрсэн юм шиг байгаа юм. Тэгэл баахан хараал үг хэлээл та нарт хамаа байхгүй, миний амьдрал та нарт хамаа байхгүй гэл ингээл. Гэтэ яг үнэндээ инхүүшийн хувьд хараал хэлж байгаа өөрийнхөө үзэл бодлыг тэгж илэрхийлж байгаа нь буруу ч гэсэндээ ер нь хэлж байгаа юм нь буруу биш байгаа байхгүй. Миний амьдрал та нарт хамаа байхгүй гэд. Ягаад гэвэл би энэ одоо Мая гэдэг охиноос салаад Дуйлам гэдэг охинтой үерхсэн шүү дээ. Та нар мэдсэн үү гэж өөрийнхөө Instagram, Facebook дээр хийэг байхгүй юу? Зүгээр л найз охин нь ингээд хостойгоо хамт байгаа зураг бичлэгээ оруулсан. Би ингэсэн штэ. Би тэгсэн шүү. Би алушээс халаад алушээ энэ охинтой ингээд үерхэж байгаа шүү. Та нар юу гэж бодож гин гэж асуусан бол одоо яа гэсэн заяа. Тэгсэн бол наа чи үжи алушээс халцсан юм уу? Тэг ингээд мэдгүй юу гэдэг чинь ста жинхэнэ тэр хариултуудаа хэлж болгосон. Гэтэл энэ хүн тгээгүй шүү. Би энэ хүнээс лаад энэ хүнтэй үерхсэн ямар вэ? Болж гин үү? Зүгээр ээ нү? Энэ охин нь зүгээр ээ нү? Энэ охин нь ямар байсан бэ гэж ийм юм асуугаагүй байхад тэгж орж ирж байгаа амар бүтүүлэг жинхэнэ утгаараа хүний амьдралд оролцож байгаа байхгүй юу? Жинхэнэ тоогоол нь өндийж байгаа хэрэг байхгүй юу? Маягийн хувьд болохоор би пост энэ төр олж хараагүй, стори энэ төр олж хараагүй. Гэтэ ер нь айгу чимээгүй бэнлээ. Миний хамгийн ойлгож харж авч байгаа зүйл бол яг манай үеийн миний насны залуучууд гэр бүл төлөвлөлт гэдэг зүйлийг маш сайн хийж яа. Тэгэхэд бөнөрөө шууд ингээл үерхий гэхгүйгээр бөнөрөө уулзаад үзцгээе. Тэ уулзаж үзээд гоё дээтлж үзээд окей болж гин. Тэ хоёул ингээд тохирох юм шиг нэг юм болгоо үерхэж үзээд үерхэл нь үнэхээр гоё байгаад гоё байх юм болвол тэ хамт амьдарч үзээд шууд ингээл тэ гэрэлтэй батлуулаад оргийггүй штэ. Зүгээр хамт амьдарч үзээд тэ тэгээд окей үнэхээр болох юм байна. Болж шүү гэх юм болвол тэр одоо хурмаа хийдэгсэн ч үү тэ. Тэг хүүхэд бол үнэндээ айгүй том сэдв баггүй юу? Та намайг
мэдж байгаах, мэдэхгүй байх би нийгмийн халамжаар одоо магистраа төгссөн. Энэ мэрэгчлэр би ингээд сураад те элдв бусын ажил хийгээд энэ тентгийн баахан семинар уулзалт ихтгэл ингээд сонсоод танилцуулаад явж байхад хүүхдийн сэдв амар хүндөгддгөө. Тийм учраас хүүхэд гэдэг зүйл дээр маш болгоомжтой хандаач залуучуудаа ялангуяа миний насны залуучууд хүүхэд ерөөсө тоглоом биш байхгүй юу? Тэ зарим нь 25-та 26, 27, 8-та 23, 22-та хийдэж үтэн тэ мэдгүй 21-ээс 29 насны хүмүүс өөрсдөө зарим нь төлөвшөөгүй тэ насанд хүрсэн гэдгийг ухамсарлахгүй хүүхдийн сэтгхүүдэд бижиж хүүхдтэй болно гэдэг бол үгүй юм аа. Энэ үнэхээр байж боломгүй алдаа. Тэгэхээр энэ хүмүүс тэг хідэн удаа салаад хинтээ үерхэд тэг хиний экстэй ингээд байж ин хинийг араар нь тавиал ингээд байж ин. За окей энэ ингээд болдгол асуудал юм байгаа биз. Асуудал болоод өнгөрөөд хоёр хүмүүсийн хоорондын харилцаанд үүснэ юм байгаас. Гэтэл энд ерөөсөө хүүхэд гэдэг зүйл ороод ирэхээрээ маш буруу, маш хүнд талаад эхэлж байгаа байхгүй. Дараагийн бичлэг хүртлээ. Түр баа.